H1, H2 гэх HN үзэгдлүүдийн хувьд эдгээр нь хосоор нийцгүй бөгөөд магадлалуудынх нь нэлбэр нэгтэй тэнцүү байвал эдгээрийг бүтэн бүлэг үүсгэж байна гэж нэрлэдэг. За жишээлх юм бол үзэгдлийн огторгүйг H1, H2, H3, H4 гэд хуваасан гэж бодъё. Эдгээр нь хоорондоо огтлцохгүй буюу нийцгүй байх ёстой. Дээрээс нэмээд өдөр нь нэлээд үзэгдлийн огторгүйгоо дүүргэж байх юм бол эдгээрийг бүтэн бүлэг үүсгэж байна гэж хэлж болно. Бүтэн бүлэг үүсгэж байгаа эдгээрийн хувьд ямар нэгэн А үзэгдлийн магадлал нь ийм томьёогоор олдно. За энэ томьёог ойлгомжтой ойлгох үднээс нэг жишээ авч үзье. Ямар нэг үйлдвэр 2 цехээс бүтдэг байг. Нэгдүгээр цехийн нийт бүтээгдэхүүний 60%-ийг, хоёрдугаарх нь нийт бүтээгдэхүүний 40% хийдэг бөгөөд нэгдүгээрх нь гологдол гарах магадлал нь 0.1, хоёрдугаар цехийн гологдол гарах магадлал нь 0.2 байг. Тэгвэл санамсаргүйгээр сонгосон нэг бүтээгдэхүүн гологдол байх магадлалыг ол. Бүтээгдэхүүн нэгдүгээр цехийнх байх үзэгдлийг нь H1, хоёрдугаар цехийнх байх үзэгдлийг нь H2 гэж тэмдэглэе. Энэ хоёр үзэгдэл мэдээж нийцгүй бөгөөд тус бүрийн магадлалынх нь нэлбэр нэгтэй тэнцвүүд нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл бүтэн бүлэг үүсгэнэ. За бид нөхцөлт магадлалын тухай өмнөх хичээлээр үзсэн байгаа. За ямар нэгэн бүтээгдэхүүн авахд нэгдүгээр цехийнх байх магадлал нь ийм бөгөөд нэгдүгээр цехийнх байгаад гологдол байх магадлал нь ийм байна. Өөрөөр хэлбэл энэ ямар нэгэн бүтээгдэхүүн авахд нэгдүгээр цехийн гологдол байх магадлал нь гарч ирнэ гэсэн үг. Яг үүнтэй адилханаар